Замбас хаан үзэгчтэй шинжлэх ухаан танил өгөхин шуурхай сувг телевиз геолог Уул Уурхай мэдээ нэвтрүүлэг Code Mongolia 2014 4 дахь удаагийн олон улсын чуулга уулзалтын 2 дахь өдрөөс нэвтрүүлгээ бэлтгэн хүргэж байна. Өчигдөр өдрийн хувьд гэх юм бол нүүрсний аж үйлдвэрийг хөгжүүлэх стратегийн чиг хандлага, нүүрсний зах зээл ба Монголын өрсөлдөх чадрын санхүүжилт, мөн нэмэн үртэг шингэсэн аж үйлдвэрлэл, нүүрс занрын гүн боловсруулалт гэсэн 3 төрөлд нийт 17 нэлтгэл тавигдан хэлэлцэгдсэн байгаа. Харин тэгвэл өнөөдөр мөн 3 хэсэгт 13 сэдвийн хүрээнд илтгэлүүд тавигдах байгаа. Мөн өнөөдөр нүүрсний салбарын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх нь төр хувийн хвшлийн нээлттэй хилцүүлэг болно. Энэ хилцүүлэг бол 2 өдрийн турш явагдаж байгаа чуулганы нэлээд хүлээлттэй байгаа хэсэг юм. 20 жилийн хугацаанд Монгол улс тэрбум тонн нүүрс хятадд нийлүүлэхээр тохиролцсон нь ойрын ирээдүйн энэ салбарын хөгжлийг тодорхойлсон гол үзүүлэлт байлаа гэж чуулганы эхний өдөр энэ салбарынхан онцолж байсан. Энэ хэмжээний нүүрсийг өнөөгийн ханшаар тооцож үзэхэд жилд 50 шахам тэрбум $, борлуулалт болно. Бас нэг том төсөл бол Монголын хүрэн нүүрсний ордыг түшиглэн шатахын үйлдвэр байгуулах. 30 орчим тэрбум $, хөрөнгө оруулалт шаардсан энэ үйлдвэр жилдээ 50 сая тонн нүүрс боловсруулах боломж бүрдэнэ гэж үзэж байна. Би та нар зүгээр нэг дунд жишээ хэлье. Монголын хүрэн нүүрс одоогийн байдлаар газрын гүнд байхдаа амьд чийг нэг 10%, усан чийг нь амьд чих гэхүү дээ. Амьд чийг буюу одоо ус хэвээр нөлөөлж байгаа нүүрсэнд байж байгаа усны хэмжээ гүн боловсруулалт хийгээд ирэхэд 30-аас 40% нь ус болно. Тэгэхээр бид нүүрсээ гүн боловсруулал өөрийнхөө эргэлтийн усаар үйлдвэрлэлээ явуулах боломж бүрдэн штэ. Тэгэхээр бид хүрэн нүүрсний орд газар хогжих нүүрсээ яхта нүүрсний молекул дотор байгаа ус нүүрсний механик холцуулсан ус хоёрыг ялгаж бид судалгаа хийдэг шүү дээ. Тэгэхээр тэр механик холцын ус гэдэг чинь тэр яраа Монголын Уул Уурхайн усан хангамжийн асуудал өөртөө амиа тэгж байна. Ашигт малтмлын хуулийг нэг сандран өөрчлөө. Одоо түгээмэл ашигт малтмлын хуулийг нь алтны хуулийг нь ийм юм байж болохгүй. Ашигт малтмлын нэг л хууль байх ёстой. Тэр нь одоо тэр саяхан Монголд Ново Зеландын эрчим хүч геологи яамны сайд байсан Дэвис Бүүчер гэдэг хүн бидэнд зөвлөгөө өгөхдөө юу гэж ярьж ирсэн бэ гэхээр Монголын баялаг бол хэсэг бүлэг лиценз эзэмшигч компани биш ээ. Энэ чинь Монголын ард түмний өмч шүү. Монголын ард түмний өмч гэдэг чинь юу гэсэн вэ? Өнөө үеийн монголчууд ирээдүйн монголчуудын өмч шүү. Тэгэхээр энэ ирээдүйн монголчуудаа өв уламжлалаа зөв хөрөхийн тулд хамгаалах ёстой юм аа. Хамгаалах байгууллага нь засгийн газар байдаг юм аа, төр нь байдаг юм аа гэж. Тэгээ энэ л бодлогын хүрээнд л одоо монголчууд хуулиа хийгээсэй л гэж. Түүнчлэн нүүрснээс шингэн түлш гаргаж авах төсөлж эхэлсэн. Зөвхөн нүүрсэнд түшгэлсэн дээрх төслүүд Монгол улсад эрчим хүчний шинэ их үүсвэр бий болгох, үйлдвэрлэл хөгжүүлэх, ажлын байр нэмэх гээд нийгмийн эдийн засагт олон хэлбэрээр үр нөлөөгөө өгнө гэсэн олон таатай мэдээ нүүрсний салбарынханд жинхэнэ сэргээш болж чадсан. Энэ Code Mongolia энэ арга хэмжээнд дээр энэ тухайн салбарын байж болох ирээдүйн тухай их сонин санаанууд өргөж гарч ирж байгаа. Модны бид нар Монгол улс урдаасаа нарийн төмөр замыг оруулаад, хойноос өргөн төмөр замыг оруулаад холбож шилжүүлэх үйлчилгээг авч чадвал Монгол улс Панам шиг хөгжиж болно гэсэн концепцнод яригдсан бол энэ жил ер нь нүүрсээ яваанда аман дээр нь цахилгаан болгоод дэлхийн нүүрсний эрчим хүчний торгон замд нэгдвэл яасан юм бэ гэсэн санаа гарч байгаа. Энэ бүхэн бол өнөөдөр ийм хол сонсогдож байгаа ч яваандаа бол эдийн засгт асрыг өгөөж авчрах ийм чухал санаанууд гарч ирж байгаа юм л. Ер нь сайн ч бай, муу ч бай агуу санаанууд бол нэг л бүндэрт гардаг штэ. Тэгээ дараа нь хэрэгжүүлдэг. Тийм учраас энэ Code Mongolia Монголын нүүрс 2014 гэдэг арга хэмжээнд дээр үнэхээр энэ Монголын нүүрсний аж үйлдвэрийн салбарын бүх үндсний бүх шатных нь гол тоглогчд орж ирээд саналаа солилцож байгаад тэгээд ийм өгөөжтэй сонин маш их үр ашигтай саналуу солилцож байгаад хамгаалсан.
Уул уурхай нүүрсний салбарт зөвхөн гадны хөрөнгө оруулагчдыг татаж их хэмжээний хөрөнгө босгосноор үйл ажиллагаа төгс явагдахгүй гэдгийг баталсан нэг зүйл бол жил бүр Coal Mongolia чуулганы дэргэд гардаг үзэгсэл юм. Энэ жилийн хувьд үндэсний болон гадны хөрөнгө оруулалттай олборлогч компаниуд уул уурхайн консалтинг зөвлөгөө өгөх байгууллагууд болон уул уурхайн хүнд машин механизм олборлогч засвар үйлчилгээ эрхлэгч гээд нийт 50 гаруй компани байгууллагууд Coal Mongolia 2014 үзэгсэлд оролцсон юм. Coal Mongolia 2014 чуулга уулзалт 2 дахь өдрөө үргэлжлээд эд дундаа орж байна. Салбар яам төрийн болон хувийн хөвшлийн төлөөлөл болон мөн гадны хөрөнгө оруулагч нар энэ 2 өдрийн турш чуулгахаас гадна яг одоо миний ард харагдаж байгаа үзэгсэл нь мөн уламжлалын дагуу гарч байгаамаа. Анх Coal Mongolia зохион байгуулагдаж эхэлсэн цагаас хойш тус үзэгсэлэн гарсаар ирсэн. Энэ жилийн хувьд 50 гаруй аж ахуйн нэгж компаниуд Coal Mongolia үзэгсэлэнд оролцож байна. Шинжлэх ухаан тань мэдэхгүй шуурхаас өвг телевиз чуулганы хилцүүлэг болон үзэгсэлэнгийн талаар үргэлжлүүлэн хүргэж байна. Тухайлбал Coal Mongolia 2014 үзэгсэлэнд үндэсний олборлогч нүүрсний томоохон компаниуд оролцож байгаа юм. Шарын гол Шивяаво уул уурхай үндэсний олборлогч гэх мэт компаниудыг онцолж болохоор байлаа. Шарын гол үзэл компанийн хувьд гэх юм бол одоо бид өнгөрсөн 3 жилийн хугацаанд уурхайгаа одоо шинэ түвшинд хүргэх томоохон хөтөлбөр боловсруулж ажиллаад тодорхой хэмжээнд одоо үр дүнд нь хүрээд ирлээ. За яг хөө түрүүн та бүхэн бас илгэлдээр сонссон байх нөөцийн хэмжээгээ бид нар ч одоо 3 дахин өсөглөө. Өнгөрсөн 2 жилийн хугацаанд нийтдээ 25 тэрбум төгрөгийн одоо хөрөнгө оруулалт хийлээ. Техник тохиромжийн шинжилгээг ижүүрэн хийлээ. За мөн түүнчлэн одоо нүүрсээ баяжуулах нэм өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх чиглэлээр бид нар 2 чиглэлийн төслийг хэрэгжүүлж байна. За үүний нэг нь бол одоо жилдээ 600 мянган тонн нүүрс одоо угааж баяжуулах одоо ийм үйлдвэрийг одоо өгсөн суулгах ажлыг одоо энэ жил бид нар эхлээд явж байна. За ингэснээр бид нар одоо эрчим хүчний одоо болон одоо аж үйлдвэрийн чиглэлээр одоо баяжуулсан нөөцүүдийг хэрэглэгч нарт хүргэх юм бодтой болцоо бүрдэн. За мөн түнчлэн одоо нүүрсийг одоо хагас боловсруулж одоо хагас хогсжуулах одоо энэ НАКО түвшиг гэдэг Монголын хөрөнгөний биржид бүртгэлтэй компанийг бид нар худалдаж авсан байгаа. За энийг цаашдаа энэ үйл ажиллагааг өргөтгөж ТАГО түвшиг арай хэмжээгээр үйлдвэрлэх өргөтгөх юм чиглэлээр бас үйл ажиллагаа явуулж байгаа. Манай компани 2010 онд байгуулагдсан. Үндэсний гэрээлийн олборлогч компани. Тэгээ монголчууд ажиллаж байгаа. Тэгээ энэ салбарт бол шинэ 90 үе нэгдсэн. Яагаад гэвэл одоо монголчууд гэрээлийн олборлолтоор өөрсдөө уурхаалтаа хийдэг ийм үе хэлж байна гэж ойлгож байгаа. Манайх компани бол Coal Mongolia үзэсгэлэнд одоо 3 дахь жилдээ оролцож байна. Онцлог гэх юм бол манай компани энэ жил бас 2 нүүрсний төсөл дээр ажиллаж байгаа. Бас улстай хамтраад бас нүүрсний төсөл хэрэгжүүлж байгаагаараа нэлээд онцлог байх гэж бодож байна. Тэгээ одоо бид нар бол яг нэг үе бодвол энэ цөөхөн жилд Монголын дотоодын компаниуд бол нэлээд хөгжижлөө. Одоо манай компани тухайд бол аваад үзэхэд Borogol дээр Southco Bisand дээр ажиллаад энэ ер нь уул уурхайн стандарт нь юу гэдэг, аюулгүй ажиллагаа нь юу гэдэг, тийм оновчтой зохион байгуулалт төлөлт нь юу гэдэг юм байна. Суралцаж ирсэн. Тэгэхээр одоо бол нэг үе бодоод нөгөө нинжа аргаар биш тийм ээ. Яг тэр зөв уул уурхай гэдэг зүйлээр нь бол хийгээд эхэлчихжээ Монгол компани. Үүнийг бол 2013 он харуулсан баруун цанх дээр. Баруун цанх бол нэг жилийн өмнө бол юу ч байгаагүй. Одоо эзгүй тал байсан. Өнөөдөр ямар том уурхай болсон байгаа та бүхэн очиод харж болно. Үүнийг бол бас дотоодын үндэсний одоо 3 компани нэгдэл тийм хийсэн. Бас хамтарч ажиллаж чаддгийг харуулсан. Маш өндөр одоо зохион байгуулалт аюулгүй ажиллагаа хангаж ажилласан. Тэгэхээр энэ зүйл маань бол өөр их боломжтой байна гэдгийг харуулсан ийм жил байсан 13 он. Тэгэхээр энэ утгаараа би бол 13 оныг ашиг бүгдтэй гэж бод. Дээрээс нь бас нэг зүйлийг харуулсан. Энэ юу вэ гэхээр төрийн өмчт Эрдэнэс тавталгай бол манай захиалагч компани тийм. Тэгэхээр төрийн өмчт компани өөрөө уулын ажлын нарийн детайлны юм хийхгүйгээр тэрийг одоо өөрийнхөө дотоодын компаниар хийлгээд хяналт удирдлага одоо ерөнхий төлөвлөлт мониторинг гэдэг юм хийгээд ингээд явах энэ модель ер нь хэр боломжтой юм бэ гэдгийг бас үзүүлсэн юм байсан. Тэгэхээр энэ дээр бол бас Эрдэнэс тавталгай компанитай бол бид нар маш сайхан амжилттай ингэж хамтарч ажиллаж чадсан ийм онцлогтой. Үзэгсэлэнд уул уурхайн хүнд машин механизм борлуулагч компаниуд олноор оролцож байлаа. Нүүрс олборлогч компаниудын ажлыг хурцлахч хамгийн чухал зүйл бол сүүлийн үеийн дэвшилтэй технологи бүхий машин механизмууд байдгийг.
Бидний хувьд бол Монгол дэвшилтэд чанартай сайн техникийг оруулж ирэхийг зорж яадаг. Тэгэхэд хэрэглэгчд маань юу дутагддаг вэ гэхээр нэгдүгээр санхүүгийн асуудал байдаг. Тэгээ урт хугацааны санхүүжилт хэрэгтэй болдог. Энэ урт хугацааны санхүүжилтийг хангаж чадах банк санхүүгийн байгууллага Монголд одоо харахандаа цөөхөн байна. Тэгээ энэ бол гол асуудал. Дээр нь манай хэрэглэгчид бас өөрсдөө хятадын дотоодын бүтээгдэхүүнийг дотоод худалдаанаас экспортод зориулаагүй бүтээгдэхүүнийг авцарч тэр нь бол амархан эвдэрч баталгаа байдгүй. Тэгэхээр бидний зүгээс барьдаг бодлого бол харилцагтай зөвлөхөд буцах хаягтай буух эзэнтэй тийм газраас юм аваарай. Албан ёсны дистрибьютор газраас нь юм аваарай. Тэгэхээр энэ хэрэгснэр бол машин техникийн засвар үйлчилгээн дээр буцаад хандах эзэнтэй болно. За манай Hera Equipment компани нь 2005 оноос хойш Монгол улсын уул уурхай зам барилгын салбарт зах зээлд том төхөөрөмжүүдийг нийлүүлэх энэ салбарт ажиллаж байгаа. За тэгээд манайх 2 жилийн өмнөөс холбооны бүгд найрамдах Герман улсын Wirtgen группийн онцгой ихт албан ёсны нөлөөлөгч болсон. Энэ хүрээндээ бид бол уул уурхайн англин олборлагч буюу surface miner гэдэг шинэ техник технологиг бол бид Монголын зах зээл дээр нэвтрүүлэхээр одоо ажиллаж байна. За тэгээд энэ Coal Mongolia үйл ажиллагаанд бол энэ техникийг онцолж одоо оролцож байна. Тэгэхээр манайх бол ер нь нүүрсний одоо энэ боловсруулалтын технологи оруулж ирэхдээ аль болохоор сүүлийн технологиудыг оруулж ирдэг л дээ. Одоо жишээлбэл одоо энэ Haskokс-ийн буюу одоо энэ Улаанбаатарын агаарын бортлыг шийдэх гэдэг одоогийн түвшний үйлдвэр байна. Тэгэхэд бол энэ технологи бол одоо хятад улс бол одоо нүүрсний боловсруулалтаар хамгийн хөгжилтэй энэ дэлхийд одоо тэргүүн улс. Тэрний хамгийн сүүлийн энэ технологиг оруулж ирж байгаа. Тийм. Тэгэхээр эдийн засгийн үр ашигтай мөн хямдхан аль талыг нь харуулж ирж байгаа. Мөн одоо энэ хүрэн нүүрсийг хатаагаад илчлэгийн өндөр болгоод тэгээ цэцлэгээ станцуудад юм уу хэрэглэгч нийлүүлэх мөн нүүрсийг одоо баяжуулах технологиудыг ер нь оруулж ирж байна. Одоо ялангуяа одоо хятад болон Герман улсын бас их олон компаниудтай хамтарч одоо нүүрсийг одоо яаж одоо үр ашигтай хямдхан тэгсэн мөртлөө ус баг зарцуулж одоо баяжуулах боломж байна. Тэр бүхний судалгааг бас явуулж одоо Монголд оруулж ирэхээр ингэж ажиллаж байна. Одоо өнөөдөр дэлхийд даяар нийлүүлэгдэж байгаа Камацу бүх төрлийн техникүүд бол яг адилхан стандартыг хангаж байж одоо дэлхийн аль улс орнд нийлүүлэхээс үл хамааран адилхан давуу чанарууд агуулж байдаг. За хамгийн наазахын жишээ гэвэл манайхаас нийлүүлэгдэж байгаа бүх техникүүд Comtrax гэдэг хиймэл дагуулын систем ашигласан GPS-ийн технологи суурилагдсан тийм систем байдаг. За тэр систем яаж ажилладаг вэ гэхээр тухайн машины ажилласан цаг, түлш зарцуулалт, хийсэн бүтээмж одоо бүх мэдээллийг бол онлайнаар эсвэл машинаас өөрөөс нь тэр мэдээллийг татаж авч бас ашигладаг. За тэгээд үйлдвэр тэр мэдээллийг авч болно. Дилер компани бид нар одоо харж болно. Эсвэл одоо харилцагч, хэрэглэгчд бас өөрсдөө тэр сүлжээг ашиглаж тэр мэдээллийг авч ажилладаг. Тэр бол манай бүх техникүүдэд стандарт байдлаар суурилагдаж ирдэг. Coal Mongolia 2014 үзэсгэлэнд мөн гадаадын борлуулагч консалтын болон олборлагч компаниуд олон нийтэд өөрсдийн үйл ажиллагаагаа танилцуулсан юм. Энд энэтхэг Хятад, Герман, Орос, Английн хөрөнгө оруулалттай 10 гаруй компаниуд оролцож байгаа юм. Манай компани Финландд төвтэй Coal Mongolia үзэсгэлэнд 2 дахь жилдээ оролцож байна. Манай компани гол үйлдвэрлэдэг бүтээгдэхүүн нь өрмийн хушуунууд, рогтул гэж хэлдэг. Мөн дагалдах хэрэгслүүд үйлдвэрлэдэг. Түүнээс гадна уул уурхайн тесэлгэн болон өрмийн машин зэргийг голчлон үйлдвэрлэдэг. Энэ жилийн үзэсгэлэнд оролцож байгаа гол зорилго бол дистрибьютор компани олох зорилготой. Мөн Монголд бүтээгдэхүүнээ борлуулах зорилготой. Хамтран ажиллах сонирхолтой албан байгууллага хүмүүс бидэнтэй холбогдорой гэж хэлмээр байна. Үзэсгэлэнд оролцож байгаа зорилгоо тодорхойлох юм бол нэгдүгээрт Монголын нүүрсний салбарын зах зээл ямар түвшинд байгаа, маркетинг хэрхэн явагдаж байгаа, хууль эрх зүйн орчин нь яаж өөрчлөгдөж байна гэдэг талаар мэдээлэл авах гэж ирсэн. Хоёр дахь зорилго нь өөрийн компани олон нийтэд танилцуулж компанийнхаа үйл ажиллагааг сурталчлах зорилготой. Ер нь бол манайхан Монголд Absolute Mining компанитай хамтарч ажилладаг. Цаашлаад илүү олон хүнд өөрсдийнхөө үйл ажиллагааг танилцуулах гэж ирээд байна. Юунаа бол манай компани 1989 онд байгуулагдсан. Одоохондоо 24 жилийн түүхтэй болж байгаа. Манай компани Гятадаа номер 1 дэлхийд 5-д явж байгаа. Манайх голчлон бетон зурмын чиглэл, замын техник, экскаватор, гарамын машин, каран, гинжин каран салхан сэлсийн төхөөрөмж зэрэг 9 талаар арилж байгаа. Одоох манайх нийт 120 төрлийн бүтээгдэхүүнтэй. Дэлхийд манайх тэргүүлэх байранд явж байгаа бол бетон зурм болоо экскан. Дэлхийд тэргүүлэх байранд
саяхан Яддаг манайх чинь Германы Puzmas гэсэн бетон зургийн чиглэлийн номер 1 компани манайх худалдаанд авсан. Тэгээ Powerfinger гэсэн компанитай, Австрийн компанитай Carana чиглэлээр хамтран ажиллаж байгаа. Одоохондоо Монголд бол манайх голчлон төсвийн шугамаар явж байгаа. Оюутлагын төсөл, тэгээ маркийн төсөл, тэгээд хөшөөдийн уурхай, бетон хөтлийн темплийн үйлдвэр, замын үүдийн төмөр замын гэтэр талаар ажиллаж байгаа. Одоохондоо манай компани бол голчлон ерөн салхин сенсор бос төлөвлөм бол манай Монголд бол нийлүүлсэн байгаа. Одоохондоо Монголын хүмүүс бол сэтгэл ханамжтай байгаа. Монгол улсын төсвийн 3-1-ийг бүрдүүлдэг нүүрсний салбарт шинээр дүрэн гарч ирэх үндэсний болон гадны олборлогч компаниудын тоо жилээс жилд өснө нэмэгдэх болсон. Үүнийгээ дагаад эдгээр компаниудад зөвлөгөө консалтинг өгөх компаниудын тооч мөн адил нэмэгдэж байгаа юм. Компани нь болохоор уул уурхайн зураг төсөл болон зөвлөх үйлчилгээ эрхэлдэг байгаа. Тэгээ ерөнхийдөө Монголын зах зээлд олон улсын стандартыг нэвтрүүлсэн үйл ажиллагаа явуулахыг зорж ажилладаг. Залуу инженерүүдээс бүрдсэн туршлагатай инженерүүдтэй тийм компани байгаа. Тэгээ уул уурхайн зураг төслийн хувьд техник эдийн үндэслэл нөөцийн тайлан мөн уул уурхайн компаниудын үйл ажиллагааны ерөнхий зөвлөхөөр бас ажилладаг тийм компани байгаа. Цаашдын зорилго бол ер нь Монголын уул уурхайн зураг төсөл болон зөвлөх үйлчилгээний чанарыг өндөр түвшинд аваач олон улсын стандартаар бол стандартыг Монгол улсад нэвтрүүлэх тийм зорилготойгоор үйл ажиллагаа явуулж байгаа компани байгаа. Энэ үзэсгэлэн манай компани бол ерөнхийдөө үйл ажиллагааныхаа чиглэлийг танилцуулах, ерөн зураг төслийн зах зээлд ямар үйлчилгээ үзүүлэх боломжтой талаараа олон нийтэд мэдээлэх тийм зорилготойгоор оролцож байгаа. За Absolute Mining компани бол 2010 оноос хойш үйл ажиллагаа явуулж байгаа. Уул уурхайн зөвлөх үйлчилгээний компани байгаамаа. Тэгээд Германы AMC болон DMT компаниудтай ингээд хамтын ажиллагаа явуулж байгаа. За энэний гол одоо утга учир нь юундаа байна вэ гэхээр Монгол улсад хэрэгжиж байгаа энэ зөвлөх үйлчилгээний чанар стандартыг олон улсын хэмжээнд гаргах үүднээс энэ Германы энэ хөрөнгө оруулагч компаниудтай ингээд хамтарч ажиллаж байгаамаа. 2 өдөр үргэлжилсэн чуулга уулзалтаар төрөөс эрдэс баялагын салбарт баримтлах бодлого, нүүрсний салбарыг хөгжүүлэх стратегийн чиг хандлага, ашигт малтмлын тухай хуульд нэмэлт өөрчлөлт орох хэсэг, ашиглалтын болон хайгуулын тусгай зөвшөөрөл, татвар, хууль эрх зүйн орчин, нүүрсний өнөөгийн байдал, байгаль орчин, хил гайлын зохион байгуулалт, нүүрсний тээвэр, логистикийн тулгамдсан асуудал, занрын гүн боловсруулалт, коксчих болон эрчим хүчний нүүрсний хайгуул, олборлолт, дэд бүтэц, төмөр зам, нүүрсийг хөрөө аргаар баяжуулах, уул уурхайн үйлдвэрлэлийн усан хангамжийг нэмэгдүүлэх боломжууд зэрэг салбарын бүхий л асуудлын талаар төрөө говийн хэвшил хөрөнгө оруулагчид чуулж хэлэлцлээ. Мэдээж энэ бүх яриа хэлэлцүүлэг эх жилийн Coal Mongolia болоход хий хоосон яриа болоод өнгөрсөн байх ёсгүй гэдгийг чуулганд оролцсон төлөөлөгчид онцолж байгаа юм. Энэ жил ярьсан хэлсэн бүхнээ эх жилийн энэ өдрүүдэд ажил хэрэг болгочихсон дахин шин шат руу хамтдаа гიშгэх алхмаа хийх өдөр нүүрсний салбарынхныг хүлээж байна.